Домгийн цагаан азраг эсрэгэн давхисан их хүндээ цагаан өнгөөр хучигдэж нам гүнхэн дүнсийн бие дэрлэн сүудэртэн зинхэрдэх их уулсын ингэртэн салхи эсгэрн наадаж энгэр дагаж намсан уруудсан бэлэн цагаан цасанд дарагдаж их талтай нийлсэн хэсгэрээ харлан бараантах нь өрн хавар айлчлан ирж байгааг сануулгах шиг. Цагийн урсгалд төрхөн алдаж ивдрээгүй цадиг түүхийн улбатай өвгдийн нутагт хавар цаг айлчлан ирлээ. Өнөөдөр цагаан сарын шинийн нэгний өдөр. Нарийн ширэн гөлмөн дээр ган дөрөглөж намхан чирэг морныхон хур дил дээр бүхийж наран шингэх зүг рүү саран буул шидэж явсан булган дахтай баатар ирсийн өр удам болсон хүдэр ирчүүд авхааж самбагаан сорж эр биенийхэн бяр тэнхэг шалгахаар өнөөдөр энд цуглаад байгаа нь энэ үзээ. Монгол эр хүн Зуун төмөн солонго жаргалын дуун хадааж 100 олирч мартагдахааргүй дуун хураг шиглэх энэ гэгээн өдөр гэрэлт нарны дор Royal HD залуусын телевизээс зохион байгуулж буй сар шинийн баяр зориулсан тусгай дугаар би Монгол эр хүн хэмээх энэхүү сайхан нэртэй нэвтрүүлгээ өндөр үдэ өргөн дэлгэж байгаа нь энэ бүзээ. Хүсэл бүхний цасал цагаахан хүмүүн бүхний мөрөн цагаахан агсад өвгдийм нь ерөөлн цагаахан айсгүй цагийн Миндэн цагаахан минь дамар сайхан өвлжиж сайхан хаваржиж байна оо бүгдээрээ сайхан хаваржиж байна. За тэгэхээр манай өнөөдрийн маань бэлтгэж сар шинийн баяр зориулсан тусгай дугаар маань Монгол орны маань 408 зохист маань хүрч байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн маань нэр Монгол эр хүн хэмээх нөхөө сайхан нэртэйгээр үзэгчд өмнөд цэнгүүлэн жаргуулах юм учиртай юм байгаамаа. Монгол эр хүн гэдэг чинь одоо бид ингээд цасан дотор сууж байна. Энэ цасан дотор суугаад өнөөдөр ингээд сайхан нартай байхад орой гэнт харанхуйлаа шуурууд яах вэ гэдэг байнгын одоо тэр өөрийнх нь амьдралын энэ ахуй байгалийнх нь одоо шаардлага байдаг учраас тэрэн тохирсон төргийн шуурхаа одоо шийдвэрүүдийг цагт ор бүрдэн гаргаж байгаа. Тийм шаардлага мөн бидээ самаа байхгүй тийм байх хэрэгтэй. Монгол ёс жудгаа мэддэг. Тэрийг дагдаг, тэрийг дамжуулж өвлүүлдэг. Тийм л эр хүн байгаасай. Тийм л эр хүн л алголомтой авч явах хэрэгтэй. Тэр үндэс угсааныхаа ямыг л хичнээн хадгалж, хамгаалж, авч тэрийг өвлөд дамжуулж чадна уу? Тэр бол жинхэнэ Монгол эр хүн байх байх л гэж би боддог юм да. За манай өнөөдрийн маань нэвтрүүлэгт маань эд хаваан гайхуулсан бөхчүүд маань за уянгац сайхан дуугаараа орчлон хорвоог уян жаргуулдаг дуучид маань за мөн бизнесийн салбарт амжилтаа гаргаж яваа чадварлаг сайхан залуучууд маань оролцож байгаагаар манай өнөөдрийн нэвтрүүлэг маань ихээхэн томоохон бас онцлогтой юм аа. За ингээд би өнөөдөр оролцогчтой ерөнхийдөө би 3 баг болгон хуваасан байгаа. За ингээд би аваргаасаа одоо танаа баг дээр ямар хүмүүсийн оролцож байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг нь яаж цэнгүүлэгч байна гэдэг талаараас асуултаа тавьмаар байна л да. За баярлалаа. Тэгээд Монгол хооны тард түмэнд та бүхэндээ хамгийн сайн бүхний хүсээр өрөөё. Өвлийг өнтэй сайхан давж өрөө хавартаагаа сайхан зулгаж байна уу. За ингээд манай одоо хойрлогдсон баг бол чимэн төрж ирсэн байгаа. За сүүлийн үед одоо уран барилдаанаар үзэж олон түмнээ их баярлуулж байгаа. Ер нь өсгөр идүүдээ Өвөрхангай аймгийн одоо үндсэн уугуул манай одоо залуу арслан манай багт байна. За манай Хожирсамын Өвөрхангай аймгийн Хожирсам харьяат. За манай багийн гишүүн одоо сүүлийн үед бас одоо бизнесийн салбарт их амжилттай сайхан ажиллаж байгаа Tesco компани захирлуудын нэг одоо манай залуу байгаа. Ингээ 3-3-аараа хуваарлагдсан одоо тэгэл өнөөдрийн энэ сайхан тэмцээнийг
оролцох гэж бодоод сууж байна шүү. За. Тэгээ ер нь одоо ингээд багууд маань хоорондоо ярилцаад нэрээ өгсөн гэсэн түрүүнд энд ярилцаалах ч гэсэн ямар нэрэг үү? Тэгээ бид ярилцж байгаа Хиймэр гэдэг нэр одоо манай багтаа авсан. За. Хиймэр гэдэг нэртэй өнөөдөр манай Монгол эрх хүнд нэвтрүүлгийн маань цааш хөгжүүлэн явагдав тийм үү? За одоо манай хоёр дахь баг болох. Одоо манай банзрагчийн баг. Монгол Улсын соёлын тэргүүний ажил дуучин банзрагч багтаа нэр хайрлаад тэмдэглэл бас үзэлцээл ах шиг байсан тийм ээ. Манай багийн нэр бол Жаргалтаан дэлгэр гэж нэртэй байгаа. За тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчид маань бас үлийг өнтэй давж хаврыг өрөө хавртаа сайхан зодгосны баяр Жаргалтаан дэлгэр гэж одоо нэрийг бэлгшээж өгсөн байгаа. Багийн гишүүдэд танилцуулаач. Багийн гишүүнд одоо ТЭС корпорацийн маркетингийн албаны дарга Тодхүү тэгээд бат сайхан снуудаа залуучууд байна да. За чи бодроо. За тэгээд манай баг манай аймгийн харцаг гунт хорлын сайхан залуу байна. Одоо Өвөр хангаа аймгийн угуул. За манай энэ тал цоож байгаа залуу болохоор ТЭС компани борлуулалтын албаны дарга Шинэ баяр гэдэг ийм сайхан гурван залуучуудаар бүрдсэн ийм сайхан баг байна. Тэгээд юуны өмнө телевиз үзэж байгаа бид Монголын ард түмэнд гарах гэж байгаа усан могоо жилийн сар шинийн баярын мэндийг одоо сүлд багийн зүгээс хэлж байна. За сүлд нэртэйгээр тийм ээ. За ерөнхийдөө одоо ингээ манай өнөөдөр маань Монгол эрх хүнд нэвтрүүлгийн маань одоо дунд явагдах тэмцээн наадгай авралдаан энэ бүгдийг бас шүүн явуулах манай шүүгчдийн бүрэлдэхүүнүүд бас энд суусан байна. За Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Шагдэр сүрэн сэтгүүлч редактор манай Шагдэр сүр ах маань байж байна. За мөн Сандан Жамц ах маань хүрэлцэн ирсэн байна. За эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан. За тэгээ өнөөдөр манай нэвтрүүлгийн маань нэр Монгол эрх хүн гэж байгаа. Тэгээ эрх хүний жаргал эзгүй хээр талаа гэж тийм ээ. Би боддгийн энэ хээрийн цай, хээрийн хоол ер нь яагаад ер нь энэ амттай байд юм бэ те? Нэг хээрийн сайхан цай шансан шээ галын дээр гээд төвдгийн дээр сууж явчаад хачин сайхан та тийм нэг эрх хүний жаргалтай энэ чинь. Энэ хээрийн цай гэснээс төрөнхөн хөтлөгч хээрийн цай ягаад амттай байдаг гэдэг шүү дээ. Энэ бол агаарандаа байдаг юм болоо гэж би боддгийн шүү. Ямар ч нөхцөл. Ер нь одоо манайхаа одоо энэ сар шинийн баярыг одоо энэ дор бүрнээр янз янзаар үнэлдэг байх л та тийм ээ. Сар шинийн баярыг ер нь юу гэж ойлгох юм бэ чи болор? Сар шинийн баярч ер нь манай монголчууд эртээр үеэсээ Ахмад дээдтэй очиж сайхан ёслол хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай юм сайхан баяр штэ. Тэрийг виза мэднэ. За хэдүүлээ ингээ. Сайхан айны маань хоол болж байгаа хооронд тэмцээн наадгаа хэлээ явж лээ тийм ээ. Тэгээд хоолоо хийгээл ингээд сайхан явж бодож байна. Ер нь одоо манайхаа энэ сэр цогно гэж ярьдаг штэ. Сэр энэ яах гэж энэ цогтойг байсан бол энэ ямар үг төгтэй байсан бол энэ талаар та нар мэдж байгаа зүйл нь юу байх вэ? Сэр цогч нь одоо 2-3 янзын онцлогтой байна. За нэгдүгээр тэр хүний уруу хаа. Хаагуул тэр чинь хүч мэрэндээ бол биш юм шиг байгаа. Хүч бол байх нь мэдээж байна. Гэхдээ уруу хаа эвдүү. Энэ л одоо их чухал. Эвл их чухал гэдэг тийм. Ер нь бол энэ сэрний тэр нарийн үлүүр хэсгээс нь за зарим бол бид энийг ачуураар бас тусгай хадгаар сайн ороож байгаа. Тэгээд одоо нэг сайхан ороож ингэж лав атгаж байгаа. Тэгээд одоо яг хийг нь тааруулж байна. Энэ одоо гараа зан гэдэг. Гарын зан гэсэн энэ зөөлөн махаар л одоо тааруулж байгаа. Цогтөг юм чид хоёр талаас нь хий хамгийн гол нь таар. Цогтын хүч одоо. Одоо энэ чинь нөгөө дорн техникийн ард түмнүүдийн бүтээсэн одоо карата энтергээд Японы каратагийн голон давхар тоосгомоос цогтөгтэй л одоо нэг ижил төрлийн тийм юм да. Зүйл байх нь хийгээд харуулна тийм ээ. Тийм л учиртай юм байна тэгээд. Яг энэ тэмцээнд оролцож байгаа одоо ингээд залуу талдаа усууд байх юм да.
За тэгээ ерөнхийдөө би ингэж бодож байна. Багийнхаа гишүүдэд нэг ямарсан сэрийг өгөөд хий. Тэгээ манай шүүгчд маань яаж шүүгийг бол өөрсдөө мэдэж байгаа байх гэж бодож байна. За ингэж жаргалтаа дэлгэр. За ингээд манай өнөөдрийн маань Монгол эрх үний нэвтрүүлгийн маань эхний наадгаа болох сэр хугацаах одоо тийм наадгаа тэмцээн үргэлжлэн явж байна. За ингээд дараа л ёсороо би 1-р баг, 2-р баг, 3-р баг гэж ерөнхийдөө хуваарлсан байгаа. За 1-р багийг бол Чинболрын баг гэж тодорхойлсон байгаа. Сүлд баг. За дараа нь бол жаргалтаан дэлгэр. За манай дараа нь бол аврагын Хямар багийнхаа одоо ингээд дараалалаараа. Гэхдээ эхний ээлжинд бол юунд багуудаа төлөөлөөд нэг хүн одоо оролцогч нь гараад ир. За. Жаргалтаан дэлгэрээс төлөөлж. За манай Бацаахан маань тийм ээ. За Хямар багаас. Хямраас ingах уу? Хямраас чимэлдэрж маань гарна. Юугаар барих уу? Чимэлдэрж. Сүлдөөс юм бэ? Манай багийн ахлагч маа. Танаа багийн ахлагч. Чинболор. За манай оролцогчд маань. За ингээ сайхан игнэ зогсчих. За ер нь яаж ийм одоо урд нэрийн сэрийн зогсчихв уу? Гэхдээ яг хаяа ганцлаг зохиод хугалдгийг. Хугалдаг юм. Тий. За яг орон гарын зөгтг юм аа. Өнөөдөр одоо өнөөдөр яг ямар өдөр юм бэ гэж одоо ямар ордог өдөр юм уу, гардаг өдөр юм уу? Мэдгүй, сайн мэдгүй. Тэгээд болох нүггүй нэг үзье те. За юмыг яаж мэдэх вэ? Жижигхэн сэр сонгосон байна уу? Жаахан төрүүлээд сэрээ сонгоцсон улсууд юм жаахан энэ алттай бас зарим нь бол том нэг сайн гэдэг. За жаргалтаа дэлгэрийн яв болж байна. Наа чи ярьж хийдгий биш те. Үйлдэл хийдэг юм штэ. Хэлээд л байгаа тэнд. За Чинболор өөрөө бага ахлагч өөрөө эхэлнэ. За танд ихний ээлжинд 3 зохих боломжлыг олгоё. За. Тэ? Гэхдээ нэг цохилтонд үргэлжээ цохилтол явна тийм ээ. Пат гэдэг үү? Тий. За одоо тэрийг одоо манай шүүгчтэр нь яаж яах юм байгаа? Угсраа цохилтууд уу? За угсраа цохилтууд байж болно гэж юм тийм ээ. Тий. За. За ингээд манай өнөөдрийн маань Сүлд багийн ахлагч Чинболор сэрийг хэрхэн яаж хуг цохихыг та бүхэнд харуулна. За сэрийн толгой ийш үсрэх нэ шүү. За. Ай. За явсангүй. Явсангүй тийм ээ. Нэг туралдах. Энэ сайх тэр. Дуурах дуу байхгүй шүү. Нэг тийм мессеж ирдэг дээ гэж юу? Айдахан цохилт ирэх чинь нэг гоё дуурайд эхэлдэг. Бүндгэр юунод байна. За болио. За болио гэж хэлсэн тийм ээ. За манай дараагийн Хямар багийн гишүүн. За манай Жимдээ маань. За урд нь л сэр зогсож ирсэн үү гэж асуувал одоо алдс болох байлгүй тийм ээ. Хэр зэрэг хугалдаг вэ гэж одоо асуух байх. Үгүй одоо урд нь нэг хэлэхэд зогсчихаагүй. Цогч байгаагүй. Тэгээ улсуудыг бас харж байсан зогчоос. За. Агуулж байгаа. Ер нь сайн эрчүүд бол ингэ тийм билээ шүү дээ. Энэ чихийг нэг авчт юм билээ. Чихийг аваад энэ урдаа цохоод, энэ хойноо цохоод, энэ доороо цохимох гэдэргээл янзаар цогтөг усууд бол өөр л юм билээ. За ингээд ямарчсан. Бага төлөөлөө тийм ээ. Цохоо. Цохноо. За цохий. За эхлэе. Эхний оролдлого. За манай Жимдээ эхний оролдлого. Чармагч. Ай. За. За мөн сайхан хугалцхолоо гэж. За хугалцхолоо гэж бодсон. Багтажсэн уу ер нь бол. Гэхдээ зохиод үзүүлээ сугалнаа л гэж бодож байсан. Гэхдээ зорж л хугал барьж үзээгүй. Аа. За ингээ ямарсан. Багтаа бол тодорхой хэмжээний оноогоор авсан тийм ээ. Ганцхан зугаар жиргэл хэрэггүй. Толгойн дүгэн даавгаар жиргэлжээ. За толгойг нь бол барьцтай явуул тий. За ямарсан Хямар багийнхан маань. Эхний сэрээ одоо нэг оноогоо авчин тийм ээ. Одоо мэдлээ. За. Одоо манай сүүлд яг ихэд жаргалтаан дэлгэр. За манай Бацаахан.
За. За энэ хэдгээр жаргалтаан дэлгэр байна. Жаргалтаан. За жаргалтаан дэлгэрийнхаа. Хямар баг гэдэг ч бас л нэг хямар өөр байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн. Эхний орлого байваа тий. Одоо бодож тэгсэн. Эхний орлогоор яасан тийм ээ. За багууд маань ерөөдөө хүчтэй байж тээ. Тийм ээ. Тэ? За манай бацаахны хувьд тийм ээ урд нөрөө сая цогчоо юу? Цогж байгаагүй тийм ээ. За тэгэл үсттэй. За багийнхаа ер нь байна уу? Нарийн нараа. За багийнхаа хөгжөө дэмжих шүү дээ. Амжилт одоо Анзаг чамцаа ирээсээ тийм. Одоос л ирээсээ амжилт. Өөрөө бас өгнө шүү дээ. За эхний ээлжинд. За манай чемпионс туслахаас хуваалцж штэ. Ай. За. Ямар вэ? Эхний оролдлого. Явахааргүй байна уу? эсвэл бүр ингэж бариул яа. Тэгж бариул. Ингэж бас зарим нь ингэж барьдгийг. Энийг яагаад ийм савлттай. Миний төгөл намайг гараагүй таа. Одоо өөрлөн байна. Яавал өөрч чи ивтэй байна. Хүнийхээр үл чалт юм ээ. За сэрээсэлж болно шүү дээ. Тэр манай чимээгийн хоёр зэрэг нэ. Шана. Таяхгүй юм. За явдггүй. Манай харцаг нэг үзье гэж байна. За манай харцаг. Хоёр зогчтой байсан. Зарим нь хугарч байсан. Ер нь бүгдээрээ зогно шүү дээ. Туслаа. Чухалгүй даа хоолно шиг гэж байна. Тэ? За эднийхээ бунд хоол сүлд өгийнхаа. Дараагийн орлого. За манайхан дараахан ардаас нь тэгээд яваад байна тийм ээ. Багтаад байна уу? Урд нь хоёр зогчсон юм аа. Зарим нь хугалж лээсэн. За. За одоо яах нь бас үзье. Ааха. Бид хоёр ер нь тийм орон гараа ярьдаг. Танайхан ер нь орж гараад байгаа шүү. Яахгүй. Савлтууд мó. Савлт дутаад ах шиг байна. За одоо манай найдвар тавьсан оролцогчд маань эхний ээлжинд бүгдээрээ цогсон. Зарим нь амжилттай манай Хямар багийнхан бол үнэхээр сайхан амжилттай сайхан явагдсан. Манай нөгөө үлдсэн нөгөө хоёр байгаа шүү дээ тийм ээ. Банзар шигээл хавар нь хэрчээд байгаа байхгүй тийм дээ. Зүгээр ингээд чаг гэлтэй. Тийм болохоор манай багийнхан манаас үлдсэн хүмүүс маань багтаа оноо авахын тулд бас гарч ирсээ зогч болно. Наас. Тэ? Манай энэ зөвхөн байна. За энд цогно гэж байна. Банзар шиг өөрөө нь үзүүл яадгийг. Өөрөө нь заагаад байгаа байхгүй. Ингэж зогтойггүй те. Би ч гэсэн бас энэхүү сайхан ирчүүдтэйг бас нэвтрүүлэгт оролцож байгаад өнөөдөр бас баяртай байна. Тийм болохоор бас энэ серийг бас би согж үзнэ гэж бодож байгаа. Хэрвээ би хугалах юм бол хиний багт оноо нэмэх вэ? Шүүгчийн багт уу? За. За. Энд жаргалтаан дэлгэр. Банзагчийн багийнхаа. Дууралт гоё орж штэ. Бэйли дуураад байна уу? Ясан дуураад байна уу? Энэ шүүгөөд байна штэ. За. Хямар багаас энэ дахиж байгаа юу? Аврага. Одоо ер нь манай холчин байж тээ. Болчин эзтэй гэж тийм ээ. Хамаагүй тасраад хэрэггүй байх юм да. За. За би нэг оноо нэмэх. За оноо нэмэх гэж үзэн тийм ээ. За. За энэ чи за танаа. Тийм үү. За сүлдээс. За би бас одоо урд нь мэдчихэж байгаагүй. За. Ямарч нэг үзнэ. үзнэ. Ааха. Төлдөг. За болохгүй бол би наадах чи би нэг сохиж үзье да. Шүгчтэй хаваг дээр нэг жоох юм нэмээ да гэж. За. Эй дууралж байна уу? Харин бараг л авчихаар уу? Дуурсан шүү. Давсаа яснаа. Авсайханд харж чад. За. Нас дуурал. Яахгүй манай. За өөр. Манай энэ ихний төвцөө шүү дээ. Хямар багаас. За тэгээ хэмэр багаас. За хямар багаас нэг үзэх. Оноо нэмье. За хямруугийн тасагчжээ. Хямруугийн айлтай тийм ээ. За яаж зүгээр ах уу? За би ингэж бодож манай хямруугийн маань ерөөхдөө хоёр хугалцсан байгаа ш тийм ээ. За би шүүгчдийн багийн төлөөлөд
За дүүн үзээд алдъя тийм ээ. За. Хорвоо нэтэрээ та. Энийг сүл дуугийн хойш шоож үзүүлнэ. За багтаа би оноо авчихыг одоо хичээнээс. Савтгаа чи бас эвтэй байх шүү. Эвтэй байна. За шүүгч баг. Эвгүйс авсан юм. За шүүгчтэй амарчсан. Эхний сэрийг. За ерөөдөө дүн гарсан бахаа гэж бодож байна. За ингээд явсан. Хоол мөн гарлаа. Хээрийн хоол үнэхээр сайхан хамттай авах гэж бодож байна. За ингээд дээд сайхан хоолны хачир болгож саяны одоо болсон тэмцээний талаар сайхан дэлгэрэнгүй яриад хэлээ сайхан өрнүүлнэ. За бүгдээрээ сайхан хоол идцгээе. Кач нэлээ хэргэлдэг өгөөд байсан байна. За ямарчсан манай өнөөдрийн манай сар шинийн баяр зориулсан Монгол иргэний нэвтрүүлгийн маань эхний тэмцээн болох сэр хуулах тэмцээн байлаа. За үнэхээр одтой хямартай байсан манай хямар багийнхан байж тээ. Дасгалжуулагчийн хувьд багийнхандаа хандаж, бус багийнхандаа хандаж ирнэ ямар шүү вэ? Эхний тэмцээнээс ирнэ өнгө төрхөн нэр найж нь харагдаж байна уу? Сайхан байна. Тэгээ ер нь одоо Монгол эр хүний чинь нэг гол чанар бол тэгээд хамтдаа. Тийм нэг одоо хувийн хичээх тийм үзэл бол байхгүй шүү дээ. Тэгээд тийм учраас бол бидний хувьд одоо яг сэрийг одоо хууцах ерөнхий нэг арга барил гэж байна шүү дээ, тийм ээ. Тэрэнд бол бүгдэд нь одоо зөвлөгөө өгсөн. Тэгээд тэр зөвлөгөөний дагуу бол манай багийнхан нийт багийнхан энэ гурван багийнхан гурлаа их сайхан оролцлоо. Тийм. Манай авраг маань их сайхан онлын хувьд их гоё зааж өгсөн. Ингэж бариа да энэ сэр яах вэ гэсэн. За ер нь миний санаанд багчжсэн яагаад гэхээр манай аав маань их сайхан сэр цогтөх хүн байгаа. Тэгээд авраг маань сайхан ингээ зааж өгөнгүүт нь бүр бэр ороод хослож одоо сайхан эхний оролдлогоор одоо сайхан гүйцэтгэсэн. Айдан сайхан даарчөө. Тий. Сав. За. Жаргалтай дэлгэр. Бантарчаа. Багийнхаа оноо авлуу. Оноогүй байгаа. Танаахан явуулчих гэж би яриа л. Багийнхаа ер нь юу дутлаа энэ хүч дутуу ер нь юун дээр нь алдчих гэж бодож байна. Тэгээ манай багийнхны хувьд бол зүгээр сэрийг бол огт одоо цогч байгаа хүмүүсийг харж ирсэн бол цогж үзээгүй болсоо л та. Урд нэрээ сэр цогч юу? Цогж байгаагүй тийм ээ. Доктор Жарсангийн хувьд бол цогж ирсэн хүнийг харж ирсэн байгаагүй гэж цогчсон байх гэж бодож байна. Их хэсэлтэй сайхан цогч. Манай нөхдөд бацаахан Лачингийн хувьд бол яг одоо яг анх удаа сэр цогч байгаа нь үнэн. Тэгээд илүүхтэй болсон. Үнэнгээр барсангүй. Сүлд уяхан. Манайхан 3 удаа зогсоо. За, сайхан зогсоо. Ерөөс амжилттай сайхан зогсно. Нэг нэргч. За, нэг үзчихье гэж байна тийм ээ. Энэ яг оноод орох юм уу? Орохгүй. Заавал оноод авах гээд хэрэггүй. Бэди хэрэг байгаа мó? Үгүй, бэдидээ дээр байна. Монгол эр хүний хувцас хэрэглэлд бол бэди ордгүй гэж байгаа. За, бэдидээ явахгүй байна. Багтаа энэ оноо авч чадсан байгаа юу? Сэрний хувьд яг оноо авсангүй. Цаашдаа энэ яа гэж бодож байна? Цаашдаа тэгээд дараа чи юм зөндөө аваад. Цаашдаа ширүү орлоо. Юм нэгээр дуусахгүй. За бүгдээрээ сайхан хээрийн хоолоо идцгээж энэ хээрийн хоолны амт тэр ямар шүү байх юм? Давсуулсан сайхан таарад штэ сайхан болсон байна. Ахлах доогооч хямар угаас гасан байгаа штэ. Тэгээ манай жимэл дээр аргагүй сайхан ер нь бол бас энэ хээрийн хоолны тэгээ ил гал дээр энэ том тогоонд хийж байгаа хоолыг бол одоо шөл одоо гурилаа тэгээд давс усын тааруулна гэж бас нэлийн амаргүй л дээ. Тэгээ энэ одоо их ил галын бас энэ улиас дүүлсэн болоод тэр юм утаа ихтэй ер нь тогоон дотор харагдахааргүй багтал манай
тэмэлэр жуул ер нь дээгүүр хараад. Ингээд үдээд ийж суулж ороод зүгээр. Тэгэхэд бол үнэхээр л одоо сайхан тааруулсан байна да. Одоо хоёр шүүгч ер нь ярих юм байхгүй үст. Манай нэмэгдэнэ. Имхэс яг үед энэ чинь одоо тийм. Манай давшаа гомч одоо их сайхан урстаадаг сайхан хурдан болдог юм онцлогтой юу юм байна шүү дээ. Бусад гомонгийн үйлдвэрч яг нэг их гоё цагаан өнгөтэй бодох гээд их олон юм холчдаг. Тэгэхээр нэг хатуу одоо их удаан болдог болчдөг. Манай компанийн хувьд бол яг л тэр одоо байгалийн шин чанараар нь дээрээс нь өшөө нэмээд витамин жуулдаг. За жирийн энгийн хэрэглэнээс өдөр тутам хэрэгтэй витамин олж авна гэдэг бол Монголын ард түмний дуртай энэ сайхан лавшаа гэдэг хоолыг бол сайхан яг одоо нүдийг олж чадсан сайхан бүтээл болсон юм аа гэж. Лавшаа эцэг хүн чадлаардаг гэлөө. Орно шүү дээ. Тэр утгаараа яг нэг хүмүүсүүд ойлгохтой болохоор лавшаа гомог шууд идэнгүүдэд чадал ороод одоо нөгөө папай шиг юм ойлгоод байгаа байхгүй юу? Би тэг л ойлгоод байгаа шүү. Одоо лавшаа манай лавшаа гомогчууд яг та хамгийн анхны Монголд хамгийн анхны одоо витаминаар баяжуулж өгсөн гомог гэдэг утгаараа энэ тийм витамин нь болохоор яг ингээд Аз, Төв Азийн хүмүүс зориулаад бүр бэлтгэсэн. Тийм одоо цайр, төмөр бас янз бүрийн дөрвөн төрлийн витамин агуулад өгсөн байна. Энэ витаминыг одоо зөвхөн яг энэ лавшаа гомогоос ингээд өдөр тутмын хэрэглэнээс л хүн авчаасаа гэдэг үгнээс баяжуулж өгсөн баггүй. Энэ витамин нь одоо нөгөө Германы одоо Мөленхийн гэдэг нэг компаниас одоо оруулж ирээд одоо лавшаа гомогоо баяжуулж өгсөн. За энэ гомог одоо хураа хийж болох уу? Хураа хоолн Болдгүй яах вэ? За хэдүүлээ одоо сайхан хоол ундаа идчихэд дараагийнхаа тэмцээлүүд доошоо буужгаад орноо. За. Royal HD залуусын телевизээс эрхлэн явуулж буй Монгол эрх хүн хэмээх нөхөн сайхан нэвтрүүлэг маань үзэж та бүхэндээ Монгол орны өмнө өнцөг булан бүрт баярын нэвтрүүлэг болон та бүхэндээ хүрж байгаа таатай байна. За ингээд манай нэвтрүүлгийн маань дараагийн наадгай болвол одоо манай сүлд багаас эхэлж байгаа. За энэхүү жаргалтай дэлгэр багаас эхэлж байгаа. Энэхүү одоо төвцөө маань юу юм бэ гэхээр одоо манай адуучд маань тэндээс адууга туугаад гараад ирнэ. Тэгэхээр одоо эндээс одоо манай одоо жишээлбэл жаргалтай дэлгэр багийн ахлагч одоо банзагч маань бугуул шидэж за мөн бугуул шидэж барьсан морь шүдийг одоо үзэж одоо тийм насны морь байна гэж бүрэн дүгнэлт хийсний дараа манай дүн гарах учиртай. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзье. За онол төсөр бол жаргалтай дэлгэр багийн ахлагч одоо банзагчийг хэрхэн яаж одоо агт байхыг харцгаая. За. Манай жаргалтай дэлгэр багаас одоо багийн ахлагч одоо банзагч маань бугуул шийдсэн. Банзагч юу н урд нь бугуул шийдэжсэн үү? Ер нь магадгүй бугуулдаг байсан. Бугуулдаг байсан уу? Тий. За бас юм байна тийм ээ. Тэгээд одоо бугуулдахгүй олон жил болцсон байна. Сая зүгээр бугуулын юм болтгцсан байна л да. Чагт болтгцсан байна. Тэгээ орхын хувьд л орсон. Ер нь шийдсэн хоолнд бол энэ ороод байгаа шүү тийм ээ. Тий, уулын чагт болтгсон. Дөрөс одоо дэрнгээд яг зүгээр адуу мад ойр өссөн. Учраас багадаа бол бугуулдаг байсан. Одоо хот руу орж ирээд энэ эмээл бугуул гэдэг чинь гэрчний бүлэглэлтэй юм байна шүү дээ. Тэгээд хаяа нэг нэвтрүүлэг ийм давхад одоо гаргаж ийн бугуул эмээл хоёрыг баярлуулж морины нуруунд дээр морин бугуул адуу мал бугуулдаг. За банзагчтай зүгээр сонирхож асууж байгаа шүү юм. Адуу бугуулж ийсэн гэж байна. За эхнэрийн яаж бугуулж ийсэн тийм ээ? Өөр нь юу бугуулж ив? Хэр зэрэг юм бугуулж адууд л хэрэг шүү дээ.
За сүлд багаас. За сайн шахсахгүй шүү манайхаа. За. За tilээ. Хөрхи. За 3 удаагийн орлогоийнэ. 3 удаагийн орлого хийн. За манай шүүгчд манайд ерөөхдөө сайн харж байгаа хаа. За өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна тий. Малчин айлын хотонд ирж бас Химрон сэргээж энэ хүү сайхан эд хаан гайхуулсан бүгчүүдтэй сайхан дуучтайгаа за бизнесийн салбартаас амжилт гаргаж байгаа энэ хүү сайхан залуучуудаас гар мөр зэрэгцсэн өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөн явуулж байгаа миний хувьд ч гэсэн хэрэг сайхалтай сайхан байна. За одоо ингээд хоёр дахь орлого. Ай. Араа гарлаа шиг. За сүлд багийн хоёр дахь орлого амжилттай боллоо. Дараагийн багийн. 3 орлого юм. Цаад уяатай дээр шидчихлээ. Одоо цаатлын тэр уяатай дээр шидчихвэл яадгийг. Нэг өөр хаагдаг байгаа шүү дээ. Банзарч бус хүмүүстэй бас юу гэж болно шүү дээ. Зааварчлага өгч болно шүү дээ. Банзарч өрсөлдөж багтаа өгөхгүй гэдэг юм аа цаачаа. За. Баги. За, очиж. Одоо очиж сахаж идэж. За. За, сүлдгийн даа баяр үргэлж өгдөрөө. Цаага халаалаас тураа. Ура. Ихний хэдэн орлого бүтлгүүтлээ. Танах аль юм бэ? Сүлдгийнхаа. Эхлээд 2 орлого гэсэн тийм үү? 2 орлого дээр энэ одоо Уудлаа дасахгүй юм л да. Өөрийгөө олж ирэх болохоор. За. Тэгээ яг нэг үдчихэж байгаа нэг уралт дээр л. За. Гооголлоо. За Чимбайрын одоо дасгалжуулаад гэсэн боол нь одоо ерөөхдөө жоохон том байгаад байна. Энийг одоо яах вэ гэж яриад ирсэн. Тэрний ер нь ашиг тусны гарав. Тэгээ багасгаад сайн орж байгаа шүү дээ. Ярилцж багасгаад оо. Ярилцаад бас жоохон багасгий гэдэг юм төгсөн тийм ээ. Удаагаар л ороод гарсан. Ер нь бол. За. Тэгээ яг эхний хоёр нь адуунаас гоё гарсангүй ингээд хүнлөөгөө дайж ороод. Хоёр гоё гарлаа. За. Манай банзаршаад бол буугалдаж бариад алдсан байгаа тийм ээ. Орлого хийн гэдэг юм зээд байгаа тий дараа. За саяны адуу барьж авсан. За тэгээд шүдний насны хувьд одоо юу гэж тодорхойлоо танахаа. Саяны болохоор одоо соёолж байгаа адуу л энэ. Соёолж байгаа адуу тийм ээ. Энэ ногоны одоо ингээд соёолж хадуу байна. Шинэ ногоны салаад гэдэг. Шинэ ногоны. За одоо манай дараагийн энэ дараагаар манай шүүгчдийн бүрэлдэхүүн дүнгээ гаргана тийм ээ. За амжилт хүсье. Жаргалтан дэлгэрээ хаа. Гурван шиддэг үзэнэ дагаа нэг юм тийм ээ. За. За манай банзар шарн гоцоод наачаа. Шатаа згцсан байгаа зү. Гүцэнэ гэдэг байгаа шүү дээ. За тийш аваад алгаа чиглөө. За явж тогтоосоо. За манай шүүгчдийн бүрэлдэхүүн ашаараа. За. За ямар насны? Яваа.
За юуны банзагчтай амжилттай буулж тогтоосонд баяр хүргэе. Энэ бол жаргалтай дэлгэр багийнхан байлаа. За мөн тийч юм чахтуу. Чарах шиг зүгээр. Ерөөсөө гуталж халдраа тогтох. Манаас гүгэд гүцэх гэж байна. Нэг хоёр зүгээс аяа гэж хэлсэн шээ. Багийн хоёр маань дээр жамаа. Тэгвэл нэлээд тогтохгүй тийм ээ. Тогтохгүй. Гэтэ маш эвсэлтэй байна. Монгол. Тэгээ ер нь манай Жага эвсэл нь бол ихсэн. Монголоос гэж байна. банзагчийн хувьд шидсэн болгоно юм ороод байсан ш түрүү ингээл би халаад хийж явах төрлөө. Энэ ч Монгол чуулчныг зайны хуваарлал гэж байна шнэ. Тэр бас их яг тааруулж байгаа. Тактиктэй үзээд байгаа. Сайн мэлж. За одоо шүдийн үз. За одоо шүдийн үзье. Амжилттай сайхан буулцсан. Сайхан тогтоосон. Хамтын хүчээр. Жаргалтай дэлгэрийн тогтоож чадлаа. За. Хоорондоо ярилцаад юу шийдэв? Тэгээ манайх нас гүцэл одоо энэ да. Нас гүцсэн байна. Нас гүцсэн. За, зэро. Нас гүцсэн. Нас гүцчээ гэж үзэж байна тийм ээ? Түс. Харагч. Өдөрөөр нэг жил болж байгаа одоо юм да. Гүцсэн багч. Нас гүцч тийм ээ? Залуугүй байна тийм ээ? За, ойлгомжтой. Жаргалтай дэлгэр багийнхан үнээр сайхан амжилттай гайхалтай байлаа. За. Аврагын багийнхан за босдогууд маань ерөөхдөө амжилттай байна шүү дээ. Тийм ээ? Сайхан морой зүслээд, шүтлээд, буугуудаа сайхан шидээр амжилттай шидээ тийм ээ? Өнөөдөр юм бас багаргууштай сайхан байна. Одоо ингээд Темир багийнхан одоо буугуудаа шидэж байна. За хэзээ давж байна та? За манайхан ер нь манай энэ гурван багийнхан бол их сайхан жигтэй оролцлоо. Тэгээ яг ер нь онцлог байдаг л да. Баруун талдаа бол манай монголчууд бугуйл их хэрэгэлдэг. Тэгээ төв одоо зүүн тал руу бол дандаа уурга одоо хэрэгэлдэг учраас бол бугуйлд бас одоо тийм дадахталтай их бага л да. Тэгтээ бол манай юуны сүл багийн оролцогчдод бол сайхан да дэлгэртэй жаргалтай дэлгэр багийн манай манзагчдод одоо аргагүй өөрийн одоо нутгийн үндсэн одоо бугуйл их сайн чадамгүй ашигладаг учраас их сайхан боллоо. Сайханч багийнхан бүгдээрээ сайханч тогтоолоо. Тэглээ. Одоогийн байдлаар ерөнхийдөө Хямар багийнхан бол ерөнхийдөө манлал хошуучилж яваа штэ. Тийм одоо бол гайгүй л явж байгаа. Тэгээд манай Чимэдэр жарслан бугуйлданда Чимэдэрж маань уургал одоо хэрэгжилж байсан болохоос бугуйл фактор ашиглаж байгааг учраас бугуйл хэрэглэх талдаа жах ямар байх юм бол да. Сая мандрагчаас нэлээд сайн асуулаад нэлээд сайн дадлага авсан. Тэгэл одоо оролцсон доо. Хямар багийнхан одоо ингээ хараад байхад энэ Чимэдэржтэй хүч хийж байгаа юм санагдаж байна. Тийм манай Чимэдэрж одоо энэ залуу хүн одоо гол багийнхаа юг авч явуулгүй яах вэ? Үүрч авч байгаа юм тийм ээ. За Хямар багийнхан бол бэлэн байгаа тийм ээ. Бэлэн байна. Тогтоол гэж үзээд байгаа шүү дээ. Тогтоон шүү дээ. Сайн манзарч ингээд чирэгдэж мэрэгдэж явахгүй л дээ илгээр нуруугаар олон янзаар чирэгдэж үзүүллээ. Бид нар бол одоо сайхан ингээд суугаад ерөөсөө яг суугаарлоо. Яг суугаад байх юм байгаа. За. За харан байж лоо. За тийм. За. За болоо нэг анхны хар ерөөсөө. Ерөөсөө анхны хар. За. Чигтээ даа. Чавчлоо. За манай шүүгчтэй мөрлөхөө. Тохиол юм байна. Тэгээ бүр энэ хаагаад. Бүр ангид байгаа. Цогцгий. За манай Хямар багийнхан маань эхний оролцоо даалгаврыг амжилттай сайхан биелүүлсэн. За даалгаврыг амжилттай сайхан биелүүлсэн. За сэтгэл нь ямар байна вэ? Хямар багийн хувьд. Ямар тал байна. Одоо Монгол уургаар оруулж ирсэн. Тэгээ аврагаас багтаа Хямар гэж
нэр өгсөн тэгээд одоо хямртай өнөөдөр би хаттай ганц идэл Аврал одоо юм байна. ер нь ягаад хямар гэж нэрийг өгөх болов ер нь юу бэлэгдв? Тий. Тэгээд ер нь одоо энэ бидний өнөөдрийн нэвтрүүлэг маань бол Монгол ирчүүдийн тухай, үеийн хямрын тухай энэ сайхан одоо нэвтрүүлэг байгаа учраас ер нь Монгол ир хүн бол ямагт одоо хямар цогцолгоог их хэрхэмлж явдаг. Ийм одоо ёстой юм аа. Тэгээд тийм учраас энэ хямар гэдэг одоо сайхан сар шинийн одоо босгон дээр хийж байгаа нэвтрүүлэг учраас ийм сайхан нэр хүн зөв зүйтэй маа гэд бид гурав ярьж байгаа. Тэгээд ийм нэр өгсөн. Манай чимээ тәржман их сайхан барилдаж байгаа хямар цогцолгоог их сайхан өдрөг манай одоо багийн гишүүн залуу одоо бизнесмен ажил төрлөнийхөө өдрөг байгаа. Монгол төмний минь одоо хямар цогцолгоо өргөлж өгдөө ажил үйлсэн өргөлж одоо амжилтаар бэлхаж явах сайхан ерөөл бэлэгдлийг бодож өдөө хямар гэдэг нэр өгсөн. Тэгээд хямартай байна. Хямартай сайхан байна. Хямрын асуудал шүү дээ. Хямар. Тэгээд одоо За тэгээд ерөнхийдөө даалгаврыг бол амжилттай сайхан биелүүлсэн. Ганцхан удаагийн оролдлогоор бугуулаа шийдлээ тогтоолоо. За тэгээд зүсэлсэн байгаа, шүтлсэн байгаа тийм ээ. За тэгээд ер нь манайхан хоорондоо ярилцаад энэ ямар насны мөр байна гэж ер нь. чигээ өөрөө шүтлсэн юу. Хараалтар зүстэй юм байна. За. Охин даагаа. За. Даагад ч одоо 2 настай гэсэн. Унаг дааг тий. Унаг шидэ гээгүй яг л одоо дааг байна тий. За ингээд хямар багийнхан та амжилт хүсье. За бүгдээ дараагийнхаа ирэх хамдаа бас бүдөхний тав охины ажил гэсэн түнжтэй хөврөд өхөрний ажил бас бусдын ажил бас ямартай сайхан байх хаа ирэх 13 онд. Энэ манай энэ багууд өрсөлдөгч багуудаас ярьж штэ. Лобби орчлоо гэж ярьж байна. Энд одоо ер нь яг юу гэж ойлгох вэ? Тэгээд зэрэг би түрүү хэлсэн бид бол ингээд бүх багийнхандаа ижилхэн мэдээлэл өгсөн. Зааварчилгаа бол зөвлөгөөг бол яг л нэг ижил өгсөн дээ. Тийм учраас хямар багийнхан одоо тусдаа булганж гэдэг шиг одоо бүх байхгүй. Зааварчилгаа бол үгүй. Тэгээд тийм учраас бол яг л одоо олны өмнө ил явагдсан тэмцээн учраас ямар ч маргаа алга тийм ээ. Тэгээ энэ төрлийн тэмцээнд бол манай хямар багийнхан бол ер нь тасарчлаа да. Тасарчлаа тийм ээ. Бас амаргүй л болчлаа. Тэгтээ бол тасарлаа гэд сэтгэл зүгээр унж бодохгүй шүү. За тэгвэл бус нөгөө багуудаа би бас нэг боломж олгоё гэж бодож байна. Манай дараагийн тэмцээн гэж ойлгож ерөнхийдөө болно. Багууд маань бүгдээрээ хоорондоо суусан байна. Тийм болохоор багуудаа би нэг асуултыг тавина. Одоо энд ирсэн хүмүүс ихэнх нь хурган дээлтэй явж байгаа тийм ээ. Юу байгаа? Хоньны арсыг үсэрэн, хураг, сэгсүүрэг, үзүүрс, совцаа, нэхий гэж тав ангилт. За бид нар хурган дээлтэй байгаа учраас 3 хүн байгаа учраас хамгийн ойлгомжтойгоор нь хургийг болъё. Хамгийн ойлгомжтойгоор нь азгарын нэхийг нь болъё. За сэгсүүрэг, үзүүрс, совцаа гэж ямар үеийнх нь хоньны арсыг хэлдэг вэ? Дарааллаар нь. Тэ одоо дарааллаар нь. Тэ. Төдий одоо юу гэдэг нь төдийж алж идсэн хоньны тийм үеийнх нь арсыг тийм гэд нэрлэнэ гэж. Сэгсүүрэг дээлний хувьд бол яг хурган дээл бол нэг сэгсүүрэг дээл болохоор одоо хураг гараад хавар хон тоглоо хураг гараа штэ. Тэгээд тэр чинь одоо хавар намардаа шүлсэн нарай зузаан тийм үү? Тэгээ намардаа болохоор юу болчихсон. Хурагч сэгсүүрэг болоод сэгсүүрэг дээл чинь арай дулцаа сайхан. За болно. За сүлд багийнхаа. За асуултыг болгосон бол хариултыг авъя сүлд багаас. За тэгэхээр нөгөө нэг хураг намар одоо нилээ одоо өснөөс тоолоод нилээ төлөг болж байгаа одоо хурганы арсыг л одоо үзүүрсэх гэж бодож байна. За танайхан юу? Манай үзүүрсэх ганц жаахан амталтай байгаа юм чинь. Үзүүрсхэн дээр би жоохон засвар хэлмээр байна. Тэгээд зүйтэй. Үзүүрсхэн дээр засвар. Үзүүрсхэн гэдэг нь хурганы арс биш юм бол да. Өвлийн бол нэлээд одоо намар
Одоо эдшинд эдшиддэн шүү дээ 11 сар 12 сарын үед л эдшиддэн шүү дээ. Тэр хоньны нэхийг л элдэж хийсэн тэр арсыг үзүүрсэх нь дээ. Би бол хувьдаа тэгж бодож байна. Тийм. Үзүүрсэх нэхий гэдэг нь цувцаа. Цувцаа дээлний хувьд гэх юм бол би нэлээд нэмгэн дөө тийм арсыг бол цувцаа гэдэг болоо гэж бодож. Би сайн мэдэхгүй байна. За. Нэлээд нэмгэн дөө. За. Цувцаа дээр. Чи болоо мэдж байгаа тэгээд эсэргээрээ л байлаа гэж бодоод зузаа тийм цувцаа гэдэг нь үү? Цувцаа гэдэг нь яг ерөнхийдөө нэлээд тийм насбиг үүссэн юм уу? Нэлээд сайхан тийм нэг өстэй сайхан Монгол ирчүүдийн нэг одоо анги өрөөнд явахтаа нөмрөөд байж байгаа нэг сайхан зузаан нэхийнэд байдаг шүү дээ. Ерөнхийдөө тэрийг л хэлж байгаа юм да. Тэрийг л хэл. За үзүүрсгийг яалаа. үзүүрсэн гэдгийг болохоор би болоод ер нь нэлээд тийм одоо яг эдийг хэлдэг шиг эсрэг байгаа тийм. Эсрэг байгаа тийм. За. За ингээд би юуг нь хэлж өгье. Чимээ гурвуулангийн хариулах хэрэгтэй юм уу гэж. Тэгвэл хэлье гэж. Тэг. Цувцаа дээл нь болохоор юу юм? Өөр нэгэн гаргаад өрөөсөө удаагүй. Айцноо. Тэгсэн. За ийм юм аа. Та нар өөрснөө дөнгөө өөрсөө мэдж байгаа. За юу гэдэг бол сексуал гэдэг бол тодорхой. Хураг секс болсон хойных хурганы арьсаа гэж. Үзүүлсэг гэдэг нь 100 харгасан хоньны үс ургаад намар хайчны мөр үзүүдэхгүй болох. Ялгархгүй болох. Тэр хэмжээнд ургасан хоньны арьсыг үзүүлсэх гэж байна. Үзүүрэн гүйцлэгийг судалгаа шүү дээ. Зовцоо гэдэг бол тэр юу насгүйдсэн хоньны яг өвлийн ичнэр төхөөрсөн. Тэгтэн им хоньны болдоо. Эр хоньны болохоор нэг азарган нэхий гэдэг нь болоод. Төв өстэй. Тэрийг хэлдэг. Ийм 5 янз байгаа. За ингээд За ерөөдөө оноонууд маань ерөөдөө яваад байгаа. За энэ өнөөдөр мэдгүй өнөөдөр сайхан анаах сайхан авсан бахоо. зөвлөж шаардлага Бид нар ч одоо ч яг л хэлж дээ шүү манай. Өнөөдөр оноонууд авсан гэж бодож байгаа тийм ээ. За өнөөдөр бүгдээрээ сайхан хангаатаа гараад ирсэн байна. Эх орныхоо 408 зохист бид бүхний бас өнөөдрийн бас баярын дугаар хүрч байгаа. Тийм болохоор энэ өнөөдөр баярын дугаар сайхан уран бүтээлч манд хүрэлцэн ирсэн байна. Тийм болохоор ямар ч уран бүтээлч дуучхан хайртай эх орныхоо тухай, ээж аавынхаа тухай, элгийн садныхаа тухай дуулдаггүй уран бүтээлч дуучхан гэж юм байдгүй маа. Тэр дундаа одоо манай банцрагч маань байна. За мөн чин болор маань байна. Сайхан дуунуудаар бид бүхний бас сэтгэл зүрхийг өглөхөө хаа гэж би бодож байна. Сайхан хангаахан жаврыг үргээгээд энтлээ. Аядуугаа сайхан төрөнд дуулвал ямар вэ гэж одоо би саналыг би банзагчтай тавьж байгаа. Ингээд сайхан тойроо нар зүг тойроод ингээд өвчүүл зүгээр юм болоо гэж бодож байна. Азрын холоо сайва халзасан гаханган цахаган хотованахо ганцхан насанд цахаясан миний мотгийн барах요호다 소르긴 벨제르치미게레생 수이큰 차항 게루되나호 хайр өгсөн миний сайхан Монгол үдийн наран дуниартах халахын сайхан талд байдаг юм аа. Үлгэр домогт гардаг эсхий гэрийнхэн туурганд байдаг юм. Үзэгсэн гоогтийнхэн хацар гоо ангилсгэнд байдаг юм аа. Тийм ээ. Бид бүхэн хадан дээрийн бичээстэй, хадган дээрийн ирэлтэй хаач явсан халах Монгол, ханагар Монгол та биднийхээ. Ooh.
цэнхэр удас байна үргэлж надад зүдэдэгдэсэн миний нутгийн барахаюуда За гэж ора сайхан. Ихтэлхиймаа сайхан баярлаж өнөөдөр бид хүн бас нэрсэн. Тэгэхээр магнат теннисэн сайхан баярын өдөр болж байна гэж ойлгож байна. За одоо манай Хямрабагаас. За манай Хямрабагаас манай чимэр дөрж арслан нэг сайхан дуу дуулна. За ингээд өнөөдрийн одоо Монгол нэр хүн энэ сайхан нэвтрүүлэгт одоо бас бүхэн хөдөөлөл нэлээд оролцож байгаа. Тэгээ тийм учраас бол би одоо нэг шүлэг хэлье. За. Тэгээ манай Довдонгийн Данзангуайн одоо бүтээл. Тэгээ хурд хамтлаг дуулсан миний тухайн нэг дууны шүлэг хэлье гэж ингэж бодож. За. Ижи бүхний минь цацлын суу магнайд минь уудаг эцэг өвгдий минь ерөөлийн уухай зүрхэнд минь шингэдэг эрдэм туургуудын минь сангийн шившлэг сүлдэнд минь ирдэг энэ сайхан нутгийн минь сахиус бүхэн намайг өршөөдгөө намайга давх үрээд нутгийн минь улсан дөлцдөг нутгийн улсаа өндөлсхийг наадмын нэвжээнд бөхчүүд бид мэдэрдгээ гэсэн ийм шүлэг хэлье. За үнэхээр сайхан шүлэг байна. Та бүхэндээ баярлалаа. Тэгээд манайхан монголчууд бас нэг тагоноос хоолойд хэлдэг. Тэгээд өнөөдөр амрахтаа бас бид бүхний тагоноос хэрийн хоолойд цаадаа бас маш их баяртай. Аз завшаа. Тэгээд та бүхэнд ахын сэтгэл хийж дугаараа баяръя. Дэлгэж барсан хатаг шиг дэдлэн хаарлах нутгийн улаа дэндүүх хараар асагсаа дэлхийд хаврхан минь хангар ах миндээ дэндүүх хараар асагсаа дэлхийд хаврхан минь хангар ах миндээ. Манай багийн онцлог байгаа шүү дээ. Одоо энэ манай ямар нэгэн урлагийн хүн байхгүй. Гэтэл одоо сайхан шүлгэн уншиж байна. Өөрөө зохиосон шүлгэн уншиж байна. Ийм сайхан одоо урлагийн үлдгийн хэмжээнд дууцтай энд үцгээс хэмжээний сайхан дуулчиж байна. Шүүгчүүд маань одоо нэг сайхан цомог гаргуул яад юм бэ? Шүлэг дууны хорсон тийм ээ. За манай сүлд багийнхан бол за үчтэй дээ бас. Бид гурав бас сайхан л ярилцж байгаа. Сайхан нөгөө аавын нутаг гэдэг сайхан дуу. Эрдэнэт хавьяатын дууж олон төвтэй болсон энэ дуу сайхан ирчүүлэн тэгээд аавхандаа зориулаад мөн одоо Бериал телевизэд үзсэн суугаа Монголынхаа өнцөг болон мөрц суугаа ард түмдээ зориулж бас энэ дуугаар аялууны нэр алга өргөн барьж байгаа шүү. За. Бүгдээрээ доолно. Бүгдээрээ тэрэ доолно. Алдуулмөр шиг гүйгээд ирэхэд аавын нутаг дуу шиг сайхан хүмүүл таан салхиар өртөлөөд хөлбөрч хөвтөд диваажин шиг сайхан нутгийн ахнаар амины өмшиг
Sandıkta mayna Amini umşik Sandıkta mayna 산스니가 힐린데고 허여라 사링 시니네긴 달라마다 이른데고 헌니의 세계가 드나데셋 허러디키데 모르고도고 Эрхэм үзэгчдээ Royal HD залуусын телевизээс эрхлэн явуулж буй Монгол эр хүн нэвтрүүлэг маань үнэхээр сайхан сэтгэл гжигдэм өрнөж өндөрлөх шат ерөнхийдөө ирсэн байна. За тэгээ өнөөдөр бол манай бид бүхний бас бэлтгэсэн нэвтрүүлэг маань үнэхээр эд хаан гайхуулсан, ахвал самбаагаас ирсэн гайхалтай сайхан нэвтрүүлэг болсон. Ард түмэндээ өгөөчтэй залуус хойч үедээс өгөөчтэй юм сайхан нэвтрүүлэг болсон болов уу гэж би ерөнхийдөө ойлгож байгаа. За тэгээ манай өнөөдрийн маань шүүн тунгаасан шүүгчдийн бүрэлдэхүүн маань хэрхэн яаж үүснийг бол би ерөнхийдөө сайн мэдэхгүй байна. За юуны өмнө оролцсон бүх гишүүддээ баяр хүргэж бүгдээрээ сайхан халуун алга ташлтыг бие биендээ харанхуй сайхан бэлгэлье гэж бодож байна. За манай шүүгчдийн бүрэлдэхүүнүүд хэлэх үг юу байна? Үг юу яг ерөнхийдөө дүнгийн гаргачихсан да. За дүнгийн гаргасан тий. За сая одоо манай энэ гадаа бол нэлээд ширүүн тэмцээн болоод дуслаа шүү дээ. Сайхан. Хамгийн ориглонд байсан. Хамгийн ориглоо юу те? Тэгээ өнөөдрийн одоо энэ 17 дугаар жарны харагчин усан байгаа жилийн хаврын тэргүүн сарын шинийн баярт зориулан бэлтгэсэн манай Монгол эр хүн нэвтрүүлэг их аятайхан боллоо гэж бодож байгаа. Энэ өгөөчтэй бас өрсөлдөөнтэй тэгээ бас хөгжөөнтэй ийм боллоо. За ингээ энд сүлд баг сэр хугалж чадаагүй тэгсэн байгаа. Жаргалтай дэлгэр баг сэр хугалж чадаагүй. Хиймэр баг бол 2 хугалсан. За ингээд за арьс тайлбарлахад сүлд баг 4, хиймэр баг 5, жаргалтай дэлгэр баг 3 оноо авсан байна. За бугуйл дээр сүлд баг 4, хиймэр баг 5, жаргалтай дэлгэр баг 5. За ингээд нийтдээ сүлд баг 20 оноо, хиймэр баг 24 оноо, жаргалтай дэлгэр баг 22 оноо авчээ. Ингээд яхахгүй баяр эзлэх учраас 1-р баг нь хиймэр баг, Бат Эрдэнэ аваар гахлагчтай хиймэр баг. За баяр хүргье. 2-р баг нь банзаргч ахлагчтай жаргалтай дэлгэр баг. За жаргалтай дэлгэр багийнханда баяр хүргье. 3-дугаарт нь сүлд баг. Сүлд багийн ахлагч хэн байлаа? Чимбол байсан. За ингээд тэнцээ маань амжилттай сайхан боллоо. Та бүхэнд сар шиндээ сайхан баярлаж гарч байгаа жилдээ ол зомогтой, од хиймэртэй, эрүүлэнх, аз жаргалтай сайн сайхан бүх өрөөлийг өргөн төвшүүлье. За тэгээд өнөөдөр манай Монгол эр хүн гэдэг энэхүү сайхан нэвтрүүлгийг та бүхэнд бас хүрэхэд гүн тусалцаа үзүүлж бид бүхнийг бас нүүр тулан учруулж өнөөдрийн энэхүү сайхан нэвтрүүлгийг хүрэхэд гүн тусалцаа үзүүлсэн нэгэн компани байна. Tesco компани манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэгчээр оролцож байгаа. За тэгээ ингээд Tesco компани манай үндэсний үйлдвэрлэгч компани байгаа.
маш сайхан бүтээгдэхүүнүүдийг бид бүхэнд бас хүргэж ирүүл хүнсүүдийг бид бүхэнд бас хүргэдэг ийм сайхан компани байдаг. Тэгээд ингээд гарын бэлгүүдийг эдийнийхээ дээж болсон бэлгүүдийг бас оролцсон бүх оролцогчдоо гардуулъя гэж бодож байна. Ингээд манай шүүгчд маань гардуулна ухаа. За ингээд өнөөдөр ахвал цамбаагаараа бас бусдыгаа манлайлан хушуучилж явсан. За манай аваргын баг нэрэн ч гэсэн Хямар гэдэг өөрөө бодож байгаад өгсөн. Өнөөдөр үнэхээр Хямар багийн маань гişүүд үнэхээр ахвалтай самбаатай. Хямартай. Ерөөсө дандаа ганцхан орлогоор ерөөсө эзэн штэ тийм ээ. За тийм болохоор ингээд Хямар багийнханда гарын бэлгийг гардуулъя. Тэсо компани маань нэрийн бүтээгдэхүүн болсон гарын бэлгүүдийг өдөрөө гардуулцгаая. За. За бүгдээрээ сайхан хураалаад өгье. Хураа. Хэмэртэй. За. Өнөөдөр бас бид бүхний энэхүү тэмцээн наадгаас зөв сайхан шүүж явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүндээ бас бид нар бүгдээрээ бас баярлсан талархсан илэрхийлэх зүйтэй гэж бодож байна. За одоо манай тийш нөхч байна. Өнгөрч би одоо өнөөдөр манай чимдээ маань өнөөдөр өнгөрөө сайхан өнгөтэй сайхан байж тээ Хямартай тийм ээ. Луужлынхаа амжилтуудаас үзэгчтэйгээ сайхан хуваалцаач тээ. хамгийн сүүлийн за бэлгээ 29 өргөлөгчтэй том ордтой болсон. Ааха. Монгол хөр. За ингэ. Маань ирсэн аргаан ирсэн. Тэр ааха. Шилдэг 28 хүрэхэд хамгаан дөрөвчд бас 28 амжилтаараа жилийн амжилтаар өгнөд 28 шилдэг. Тэр нь бас 5 шүүгүүлж шүүгийн дөвтөлдөж ерөнхийлөгчөөс ганц хэсэгтэй өрөмжлийг авч бас тэр бас нэг амжилтаа одоо энэ дуужилаа бас үдэж байна. Тэр бас сайхан байсан. Ерөнхийлөгчөөс бас үнэнтэйс гарын бэлгийн аваад шагналыг аваад тэр тусгаар тогтнолын 101 жилийн тохиолдолд самуулахад жил өхөн надлан 12 сарын 29-нд гэсэн. Тэгээд жилүүр бас тэр барилдаа болох юм байлээ. За манай Хямар багийн ахлагч Монгол улсын даяар дурсах далаа даян дархан авраг Бадман мөгөм Батэрдэн авраг маань өнөөдөр манай хоймор заларч байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн талаарх таны санал хүсэлт за мөн одоо ирж байгаа харагч могоо жилийн яваа бүхэн үндэсний бүхэн барилдааны талаар та бас сайхан яриа өрнүүлэхгүй юу? За сайхан одоо нэвтрүүлгээс начилж манай Real HD телевизийн хамт олон уран бүтээлчид тэгээ бас одоо энэ нэвтрүүлгийг ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч ийм компани за мөн одоо Монголын үндэсний одоо урлагийн бас одоо спортын орон уяачдын холбооноос манай замдан давж ахмаа байж байна. Бид одоо бас бүхэн холбоогоо төлөөлөд оролцож байна. Тэгээ олон одоо төлөөлөлд оролцсон ийм сайхан улс үндэснийхээ нэг одоо баярын өмнөхөө хийж байгаа сайхан нэвтрүүлэг байна. Монгол иргэн гэдэг. Тэгэхээр бид бол энэ нэвтрүүлгийн хугацаанд бас ярьсан. Ер нь одоо тухайн улс үндэсний хувьд иргэн гэдэг ямар одоо үүрэгтэй байдгийг айл гэрч гисэн иргэн одоо ямар их одоо гол үүрэгтэй байдаг юм бэ? Энэ л одоо хандлагаар энэ л одоо архим журмын дагуу бол одоо Монгол түмэн ирхэний ихтэй эзэлж ирхэнийг одоо ирхэн шиг ирхэн байлгахын төлөө ирхэн шиг ирхэнийг одоо бэлтгэхийн төлөө бүхэл үеийн турш ингэж ирсэн ийм уламжлалтай байна. Тэгээд ийм учраас бол бид энэ одоо уламжлалыг сэргээхэд манай Давидны хамтарч бэлтгэсэн энэ нэвтрүүлэг бас үр дүнгүй хаа олон түмний одоо бас сонирхлыг бас олон түмний талархлыг хүлээсэн юм нэвтрүүлэг болох хаа гэж ингэж бодож байна. Тэгээд морилон ирж байгаа энэ шинэ жилдээ бүгдээрээ ирүүлэг байж ажилласан өдрөг амжилт хөтөлн үйлчлүүлж явах сайхан ирүүлэг энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн санаачилсан оролцсон бүх хүмүүст бол энэ нэвтрүүлгийг үзсэн суугаа Монгол төмөнд өргөн дэвшүүлж байна. Та бүхний минь хэмэл цогцолбоо өрөөлж өдөө байхын сайхан ирүүлэг дэвшүүлье. За ярил орших болтгоо. Аварсан цагаан сарын барилдаан дээр хэд төрүүлээ нэг
Үе цагаан сарын барилдаанд 13 удаа төрүүлсэн, 11 удаа тасралтгүй төрүүлсэн тийм юутай. Үлдээ одоо тэгээ яг тэгээд энэ Монгол хүн одоо бол одоо юу гэж ойлгох юм байгаа юм тэгээд нөгөө Монгол эр хүн гэдэг нэвтрүүлэг хийж байгаа учраас Монгол эр хүнд нэг шингээгээд өгсөн чанар нэг юм хүн одоо хэлсэн бол хэлсэндээ хүрдэг юм хийвэл одоо заавал хийсэн юмныхаа үр дүнгийн үүсхийн төлөө зүтгэдэг чармайдаг энэ төргээд их олон чанарууд байдаг одоо тэрний нэг байх гэсэн биш. Бат Эрдэнэ одоо их онцгой сайн 11 жил тасралтгүй төрүүлж байгаа ажил биш гэж би бол ингэж боддог. За манай нэвтрүүлгийн маань ерөнхий ивентчээр Tesla компани орж байгаа. Тийм болохоор өнөөдөр нэвтрүүлгээр нь ямар санагдав? Энэ хүмүүстэйгээ сайхан өнөөдөр нэгэн өдөр нэгэн нарны дор адилхан цасрыг нь хаваалцаж адилхан хоолоо нэгэн тогооноос бүгдээрээ сайхан хоолундаа эзгэж ингэ сайхан хямран дэвэрж сэргсэн бахаа гэж би бодож байгаа. Тэгээд сэтгэлээ уулзахгүй энэ нэвтрүүлгийн хадлаа. За тэгэхээр тэглүү яах вэ? Үнэхээр нэг тогооноос хэрийн хоол хүртэж үнэхээр энэ хүүхдийнхөө энэ сайхан амжилтын ард гарсан ахмадынхаа сургаалт төгсийг нь сонсоход бол үнэхээр одоо омогшиж, бардамшиж тийм ээ олон сайхан мэддэггүй одоо энгийн хэрнээ мэддэггүй маш олон одоо зүйлүүдийг чандлан сахих ёстой зүйлүүдийг одоо өөртөө шингэн авлаа. Тэгэхээр Tesla компани маань одоо үндэсний үйлдвэрлэгч сая одоо 100 аж ахуйн нэгжийн 59-т одоо жигссэн байна. Тэгэхээр ер нь цаашдаа бид нар ер нь энэ шиг ийм оюунлаг, гэгээллэг одоо зөвхөн яг арт томд үзэгчтэй, өгөөчтэй ийм нэвтрүүлгүүдийг улам цаашдаа ингэж одоо ирж буй могоо жил, усан могоо жилдээ улам сайхан ингээд ивент итгэж байх болноо. Тэгэхээр одоо манай одоо оролцогчид маань бүгдээрээ сайхан манай бүтээгдэхүүн дээр ам сайтай байлаа. Одоо осмогоо жилдэнд одоо бүгдэнд нь эр хүний одоо хямрыг сайхан хүсэн өрөөё. За. За ингээд өнөөдөр Royal HD залуусын телевизээс эрхлэн явуулж буй сар шинийн баяр зориулсан тусгай дугаар маань энэ төрөд өндөрлөж байна. Өнөөдөр сэтгэл гжигдэм үнэхээр сайхан болж өндөрсөн гэдэгт би итгэлтэй байна. Би бүхний нэвтрүүлгийн зорилго өнөөдөр бас оршиж чадлаа гэж би ойлгож байна. Ододоор үлдэх тэнгэрийн зарилгаар омог төгөлдөр ухаангт Монгол бүрэлдэвэ. Бор газар дээр гэр төр хоёрон түшин бүрд чонын удам ном мэд бүрэлдэвэ. 800-ны түүхийг нар зүү хураалан номхон хүлгэн унан дэлхийн зулаа тамгалсан наран хээтэй Монголд минь өрн цаг айлтан иржээ. Миний Монголын ард түмэн элгээрэн инх хамглан төрлөөрөн төвшин амглан сар шиндэн сайхан шинлээрээ Аманд нь амар мэнд бэлхэж, адганд нь азийн дөрөн бэрх багтсан, айлг эртэн инээд хөөр цалгисан, харж утсан хатуу үлийн халаг залган ирэх, өрн хаврыг огтон зулгаж байгаа хотол түмүмэн, эрж байгаа тин химэгч усан могоо жилдээ долоон бурхандан дайж өргөж, дээдэс үгдэн хүнддгэн золгож, дүүрэн жаргалтай төвшин амгалан, сар шиндээ сайхан шинлээрээ.